Зохиолч Стенүн. Хадам ээжийн хайр. 1-р хэсэг. Наадмын дараа намраа гэж. Нэрэл наадмын дараа цаанаа л нэг гуниг төрөгч шиг, эм орогч шиг болдог. Хотын төвийн нэг байр 10 давхрын тагтан дээр 30 гаруй насны үзэгслэн төгс бүсгүй өглөөний мандах нарыг ажин зогсно. Царайнд нь баяр гуниг хослон тодорхойгаад задгаа ингэртэй даашинцны цаанаас том сайхан хүүх бултайн нарийнхан бэлгүүс өргөн тааз тантахар өвзөг шулуун чирэг шилэвгээд энэ бүсгүйд бурхан гой сайхныг харамгүй заяажээ. Бүсгүйг Солонгоо гэдэг. Энэ жил 33 настай нөхөр 3 охинтой. Тэрээр тагтан дээр бараг 30-аад минут агаарлаж зогсоод том охиныхоо "Ээжээ, та хаана байна?" гэх дуунаар дотгош оров. Охин Марл нь энэ жил 16 настай, яг л өөрийнх нь залуу насыг санагдуулам өндөр гойлог царайлаг нэгэн аж. "Миний охин яасан ирц ирэв?" "Аа, нойр хүрдэггүй. Ээжээ, нэг юм хэлэх гээд." "За, чи хизээ надаас нэг зөвшөөрөл авдаг болчихов. Яри л та." "Ээжээ, би найз залуугаа гэртээ орж болох уу?" Охиных нь хазар ягаарын ичингүүр хатлаа. Үнэхээр догтлож буй бололтой тогтож чадна. Юу найз залуу хэдий те? Танилцаад сар болж байна. Үнэхээр царайлаг, бас яг миний сонирхол. Чи чинь юугаа яриад байна? Яагаад надад хэлдэггүй лээ? Ичээд хэлж чадаагүй маа. Ээжээ тэхүү. Та гарынхаа хоолыг бэлтчихэл дээ. Би оройн хоолн дээр дагуулад ирээ. Арай л эрт юм биш үү? Нөгөө юу? Ээжээ, таач гэсэн 16-таа аавтай танилцаж 17-тоо намайг төрүүлээ үсттэй. Солонго барьцаалтан дүлгэнэн байх үст. За, хар өглөөгөр юу маргаан бэ? Найз залуу молоо байдаг юм бол танилцуулаач. Юунд болохгүй гэж гэсээр нөхөр чин зориг нь унтлан өрөөнөөс гараад ирэв. За, та хоёр их нийлжгэн. Миний охин тэг дээдэг. Ээж нь сайхан хоол бэлдээд байж вэ? Охиноо баяртай наргагүй гарч удсны дараа Солонго нөхөрлөөгөө муухай харан "Чинзаагүй. Эцэст нь над шиг өрөвдөлтэй байдалд оруулах гэв. Охин чинь баларч байна. За хана. Хүүхдүүд аль үерхэж нөхөрлөхийг тэргээхв. Хорж цагдснаас сонсож ойлгосон нь дээр шүү дээ. Зас. Чамайг уран донгодгийг бишгүй л нэг сонслоо. Ямар хэлсэндээ хүрэх биш гэчгээд Солонго тас намжирдан бөксөө шидлэн унгасаар галтгууруу орчихов. Чин зориг худлаа хэлсэн хүнд эхнэртэй ойртолгүй бараг 3 жил болж байгаа. Хар багын хайрыгаа хэдэнтэй гомдоож орхисон. Тэр нь мэдээж өвгөн шухны асуудал. Явандаа гайгүй болчих үзээ гэж гордон хүлээвч Солонго түүнийг огт уушлахгүй явсаар өдий хүрчээ. Ирэх биш хаяахан ганц нэг ойртуулдаг. Тэгэхдээ харин ёстой л гал гартал, тамираа тасартал сексчгээд жижиг өрөө рүүгээ орон бага охиноо тэврээд унтчихдаг. Угийн сэрэл хүсэл ихтэй чалах сайтай Чинзо дэмийл эргэтнээ барилсаар хоцордог ажээ. Солонго гэр орноо ахуйлж 10 настай дунд охин маргад 3 настай бага охин оюун нартай хоол хийж өгөн хоолцоход дэлгүүр орохоор гарлаа. Тэрээр дизайнер мэргэжилтэй ажилдаа ч дуртай. Хувцсыг бол үнэхээр гоё тохируулж өмснө. Өөрөө 1 м 70 см өндөр нарийнхан гойлог өх бүх сайтай болохоор замд зөрсөн харчуул заавал эргэж харна. Эргэж харахаас аргагүй сайхан бүсгүй. Харин охин нь өөрөөс нь өндөр дөнгөж 16-тай тэр цаашидч өсөх бах. Ер нь биеийн хөгжил сайтай хэрсүүсэргэлэн охин. Үеийнхээ банд нарыг тоодоггүй ихэвчлэн өөрөөсөө ахын сонирхдаг шиг санагдсан. Залигч нь өөрөөсөө ахын дагуулж ирж халаах үедээ хэмээн бодон ганцаараа инээмсэглэн алхаж явтал уудсанд нь чаад ирэх шиг
харвал нэлэх хайран байв. Өдрийн минь. Өдрийн минь. Хаана байгаа? Дэлгүүр орох гээд миний беби юу хийж байна? Зүгээр шахуу даа. За байна уу? Бараг алгаа. Өнөөдөр зочин ирнэ. Юм бэлтэн. Би ч бас орой айлд очино. Найз охин гэртээ ирсэн. Солон гинэт хардах сэтгэл төрөн гоё юм уу? Өгшин анийг одоо мартаа. Өөл дөө. Өөрөө зөвшөөрөө үсттэй. За тоглосон юм а. Ганц цагийн зав гаргая. Нөгөө газраа гэл сүрэтэр. Окей. Солонго баг охиноо төрүүлэх тунд өгчгсөн том гэцтэй байхдаа нөхрийгөө араар нь тавьж буйг мэдээд бараг л галзуурах шахжээ. Тэр дороод хоёр охиноо дагуулan аавынх руугаа явчихав. Чин зориг хэдэн өдөр уучлалт гуйж царайчилж дахиж ингэхгүй тэгэхгүй гэж ам тангараг өргөн эцэст нь солонгоо хоёр охиноо бас гидсэндээ байгаа хүүхдийнхээ ирээдүйг бодон эвлэрчгээ айджээ. Гэхдээ урдны шигээ гал халуун хайр, дотн харьцаа бүгд нуран унаж нэг тийм хүндий хоосон оргив болов. Ингээд л ганцаардсан солонго сошиал ертөнцөд автан эцэст нь өөрөө 13 дүү оргил гих өндөр цагаан залуутай танилцсан нэг мэдгэтэл амаргийн харилцаатай болчихжээ. Эхлээд нөхрөөсөө өшөө авах зорилготой ч гэх юм уу бүр нэг хор шар хөдлөн энэ залуутай удтал чатаар харилцсны эцэст зориглон уулзав. Хичнээх айж ичиж байсан ч царайлаг ухаалаг соёлтой залуугийн төгс амаргалалд хандлаа жаргаж, ёстой л цадгаа алдтал цэнгэж тэр мөчөөс хойш үе нууцхан уулзаар өдий хүрсэн аж. Солонго түнд үнэхээр их хайртайж 3 охиноо яалтай билээ дээ. Дээр нь оргил бараг нэлэх шахуу амтан. Сэтгэлээ чангалан хизээч хамаагүй явж болно гэсэн тохироодоо уулзсаар байв. Оргил охтын аран гаятай байс хийгээд л түүх бүтээчихсэн түүнийг нуулгүй хэлнэ. Солонго дотроо хардаж өгөх шахавч эний далтан сонсож мундаг залуу шүү. Хүргэнэ болгож авах юмсан хэмээн тоглоом шөглөмөр хэлдэг болж сүүлдээж энэ бүхэндээ дасан эвлэрчээ. Солонго оргил хоёр эхэндээ буудалд уулздаг байснаа сүүлдээ нэг өрөө барих хүслэн болзооны газраа болгов. Энэ бүхнийг эргэцүүлэн бодсоор болзоод газраа ирэхэд оргилж аль хэдийн иржгсэн хүлээж суулаа. Мэдээж уулзангуудаа л тас тэврэлдэн үнсэлцэж хам хум хувцаа талан орон дээрээ хөрвүүлдэж эхлэв. Оргил нас залуу гэхэд эрэмийн ажилд туйлын сурцтай чалах сайнтайн дээр маш том эрхтэнтэй. Бас тогтмол бэлгэвч хэрэгэлдэг сексийн үед өөрийгөө хянаж хамтрагчаа тултлан жаргаахыг эрмэлздэг болохоор солонго түнд үнэхээр нурж ундаг. Өөрийг нь 13 насаар игч гэхгүй яг л үеийн юм шиг харьцан маш их хүндэлдэг нь ёстой бахархмаар. Хардаж харамлахгүй байхын аргагүй төгс залуу. Тэр хоёр хит хитэн байрлал солон сурмаг дадмагхан бүлэлцээр хоёул зэрэг шахам сад асгаруулан дур ханлаа. Миний нэлэх залуу хадминда жочлох юм биттэй. Тимээ бэб. Орой очино. Ёстой хөөхөнхөн. Зург нь ойл харъя л та. Дараа чамтай танилцуулъя. Болно үсттэй. Намайг юу гэж хэлэх юм? Эгчл гин штэ. Бас хадам их чинь болох юм уу? Дүүтэйгээ кекстэд л. Ажлын хч. За дараа болъё. Би явлаа. Орой зочинтой. Солонго хам хум шүршүүрд орчхоод оргилыг чанга тэврэн үнсээд гарч одов. Солонгыг гэртээ ирэхэд нөхөр нь ирсэн бололтой гадуур хувцс нь өлгөөтэй байвч өөрөө алга байв. Аав нь хайцсан. Дунд охин маргадна. Самбаа ахын дорж шатар нүүн гэд гарсан. Юм уучих ч. Үгүй. Чаавтайгаа нийлээд л. За тэр яахав? Дүү нунцчихсан уу? Тийм ээ ээжээ. Гэхдээ ааваас жоохон л үнэртэж байна лээ. Их биш. Би мэдчихэна. Алин маргадаа хоёулаа хоол бэлдээ. Их чинь найз залуугаа танилцуулна гэсэн.
Солон охиндойгоо хамтран хоёр төрлийн хоол, салаад, хачир, зууш бэлтэн дөнгөжил дуусаж байтал хаалганы хонх дуугарлаа. Бүрээ тэр хэний нү гэд хальт тойлдоод хаалга руу алхтал нөхөр нь талмаарчсан хүн халамцуу орж ирж харагдав. Хаалга тайлж өгсөн маргад аав нэмээд уучгаж хэмээн хов зүүн. Чи ч яаж байгаа юм? Охин чинь гэх зур хаалганы хонх дахин дуугарлаа. Маргад гүйж очиод хаалга тайлмагц. Өө, ани ярьж байна? Жинзоо солонгоо хоёр хаалга руу сэрцхийн харвал охин нь инээд алдчихсан өндөр цагаан залуу хөдөлчихсөн зогсож байх нь тэрэ. Залууг хараад солонго золтой л муужирчихсангүй. Хөөе чи гэж санаандгүй дуалтахж Цэнзоо яваач гэд охин лугаа харан алив та хоёр орцгоол доо. Марлын найз залуу нь оргил байхыг харсан солонго ийн уулга алдсан ажээ. 1-р хэсэг төгсөв. Сайн байцгаана уу сонсогчдоо. Зохиолч Стенуны Хадам ээжийн хайр хэмээх эротик зохиол манай хаалттай бүлгэнд уншигдаж эхэлж байна. За тэгээд бидэнтэй холбогдоод хаалттай бүлгэнд орохыг хүсэх юм бол линкийг би ингээд тавьчих. Тэгээд чат бичээд хаалттай бүлгэндээ нэгдээд зохиолтойгоо хамт дугаарай. Манай хаалттай бүлгэнд нийтдээ 3 эротик зохиол орох байгаа. Эхнийх нь шантаж гэдэг зохиол бүр ихэр орсон байгаа. Дараагийнх нь Хадам ээжийн хайр. Хамгийн сүүлийнх нь болохоор ангууч гэсэн 3 зохиолыг оруулахаар зохиолчдоо яриад төлөвлөсөн байна. За ингээд баярлалаа. Баяртай.